Хүй, сайн нэг өчир минийхөө. За, хаагуугаар. Нидерландын нийслэл Амстердам гээд хотын төвд явж байна. За, өнөөдөр энэ нэлээд хүндхэн байна. Нэлээд хүндхэн өдөр байна. За, нэгдүгээрт бороо ороод жаахан тийм байна. За, хоёрдугаарт хоёр хүүтэйг явж байгаа. За, тэгээ хоёр хүүтэйг явж байгаа болохоор нэг жаахан тийм хүн байна. Ичлэг хийнэ гэсэн. За, тэгээ ямар ч байсан Нидерланд улсын нийслэл Амстердам хотын төвд ирсэн байна. Төв банаш ой, тарамбай явж байна. Хүй. Ишэл. За энэ тайд харж байгаа энэ Mint Tower гэдэг 10 дахь зууны үед баригдсан ийм барилга байна. За энэ бол ягаад Mint Tower гэдэг нэр авсан бэ гэхээр тэр үед зоосон мөнгө цутгадаг байсан юм байна. За тэгээд одоо бид төв талбаар явж байна Амстердамын. За төв талбаар очноо. За энэ ямар ч хотын боломжтой. За төв дөжигнэж бомб ужинсан газар байна шүү Амстердам чинь. За яа төв банаач түрээрээ минийх. За өнөөдөр ингээд аваа битээ хоёлаа ондог дугуйтаа гасан аваа 10 км явцсан. Тийм минийх. Одоо миний үг нээр хөрч байгаа хаа. Доброе утро, минийх. За тэгээ Голланд улсын талаар тайтай нэг жоох юм ярьж өгнө өнөөдөр. Миний хөөнд явж байна. За, Голланд гэж ярина, Нидерланд гэж ярина. Хүмүүс бас гайхаж магадгүй. Яагаад Голланд гэж яриад, нэг бол яагаад Нидерланд гэж яриад байгаа юм гээд. За, эхлээд яг үндсэн улсын нэрс нь бол Нидерланд. За, Нидерланд. За, нийс нь бол Амстердам хот. За, хүн ам нь бол 18 сая хүн амтай. За тэгээ газар нутг нь бол 45 мянга. Өө боломжтой минийх үү. Яаж ин зүгээр үү? Тэгээ ба босооч. Зүгээр үү? Зүгээр үү тэгээ ба? Тэр өштэй санал. За манайхуу дугуйнаас уусан сая. Би бол энэ юу юм бэ? Ер нь дугуйн цам ихтэй. Гэхдээ дугуйг бол одоо манайхаас тэгж ундгүй байна. Яг дүрмтэй. Бүр ингээд дугуйныхаа зам дээр юм дүрмтэй тийм болсон юм байна. За би өөрчлөлөө тий газар нутгийн талаар ярьжсэн. За тэгээд Нидерланд улсын газар нутг бол 45,100 км². За газар нутгтаа. За тэгээд нийтдээ 12 мужи байдаг. 12 мужийн 2 муж нь бол одоо Голланд гэдэг нэртэй. Норд Голланд, South Голланд гэдэг өмнөд Голланд, хойд Голланд гэсэн ийм нэртэй байна. За тэгээд тэр яг хоёр мужийнхаа нэрээр Голланд гэдэг нэрлж байж байгаа 10 мужийн иргэд бол бид нар бол Нидерландчуудаа гэж одоо юугаа хэлээд тэгээд одоо Нидерланд гэдэг нэрээрээ ингээд нэрлээ явсан юм байна. За хүмүүс бол бас их жоохон эндүрдэг Голланд гэдэг тусдаа улс, Нидерланд гэдэг тусдаа улс гэдэг энэ бол нэг улс юм байна. Дотроо бол хоёр муж нь бол одоо Голланд, өмнөд Голланд, хойд Голланд гэдэг нэртэй. За бид нар бол одоо хойд Голланд явж байна. Хойд Голланд нь бол Амстердам. За өмнөд Голланд нь бол Роттердам гэдэг ийм хоёр том хот байна. За тэгээд Нидерланд улсын талаар одоо зөндөө сайхан зүйл байна. Одоо ярьж өгнө би та хэдтэй. За үнэхээр гоё хот юм ба. Амстердам.
За тэгээд Галланд улсын талаар би Галланд гэдэг байгаа. Одоо Нидерланд гэж болно ярина. Азийн зурган дээр бол Нидерланд. За яг Галланд гэж хэлж болно. Тэгээд нийт хүн амын одоо 80% бол яг энэ Dutch гэж ийм үндэстэй. Одоо ийм үндэстэй юм байна энэ Галландуудын одоо за тэгээд бусад үндэстнүүд нь бол одоо Туркууд байдгийн байна. За тэгээд ер нь Европын зарим улсаас ирсэн ийм хүмүүс ажиллаж амьдардаг улс юм байна. За тэгээд хоёр улстай хилдэг. Өмнөд талаараа Бэлэг, зүүн талаараа Герман. За тэгээд баруун хойд хэсгээр болохоор хойд тэнгистэй хилдэг. За тэгээд Галландын хувьд бол одоо бас нэг сонирхолтой зүйл байна. За юу вэ гэхээр Нидерланд гэдэг нэр бол одоо доод газар гэсэн утгатай үг юм байна л да. Тэгээ яагаад доод газар гэдэг нэртэй болсон бэ гэхээр Нидерландын нийт газар нутгийн 28% нь бол далайн түвшнээс доор юм байна. Далайн түвшнээс доор байрладаг. Тэгээ энэ их сонирхолтой. Би нөгөө хойноос Даниас наашаа гараад Германаар дамжаад орж ирээд эднийх рүү ороод ирсэн чинь миний нөгөө өндөрчил заадаг багжин дээр хасах 1, хасах 2 гэж заагдсан байхгүй. Далайн түвшнээс доошоо. Тэгээ би яагаад ингэ заадаг бол одоо тэр миний багж бол ер нь алд нэж байхгүй л дээ машин дээр байдаг багж маань. Тэгээд яагаад тийг заагаад байгаа юм бол гээд гайхаад яах юм нөхөө. За хүлээж байгаарай. Тэгсэн Галландууд маань бол одоо үнэхээр 28% нь бол юм газрын доор тэгээд далайн түвшнээс доор байрладаг тийм улс юм байна. Супер тийм нөхөө. За тэгээд Галландуудын хувьд бол нөгөө сувг шуудны систем. За тэгээд ус зайлуулах помп энтрийг ашиглаад бол ингээд тэгээд далайн усаас хамгаалсан далайн сувг шуудуу бариад ингээд одоо нийтдээ бол 28% газрыг бол одоо тэнгисээс булааж авсан гэж ярьдаг юм байна. Одоо инженер технологийн гайхамшиг гэх юм одоо. За энэ харж байгаа та хэдийн харж байгаа энэ бол Нидерландын эцэг хааны одоо ордон байна. За Нидерланд улс маань бол хаан засаглалт үндсэн үед хаан засаглалт улс одоо бас нөгөө бидний явсан өмнөх улсуудтай адилхан тийм юм байна. За тэгээд энийг ингээ харсан чи одоо яг Harry Potter-ийн нөгөө Dumbledore морон Harry Potter-ийн зохиол төр өрөөд ирсэн юм шигсэн. Сарин мэдрэмж төрж шүү. За энэ бол одоо үндсэн том төв талбай. Бид ирсэн байна. За дэлхийн 2-р дайнд нас орсон хүмүүс зориулсан меморал гэдэг одоо дурсгалын хөшөө гэх юм уу? За тийм дурсгалын хөшөө тэнд байжээ. За тэгээ одоо бид нар бол яг Амстердамын одоо зүрхэнд нэрсэн байна. Яг төв талбай дээр нэрсэн байж байна. Абаа. Миний өнөөдрөөс аавтгаа мундаг явж штэ. Йоо яан ч тийм ээ. Налгаа өмссөн дугуун дээр гоё. За тэгээд Амстердам Нидерландын талаар нэг сонирхолтой бас хэдэн сайхан баримт хэлье. За нэгдүгээр Нидерланд улс юугаар алдартай вэ гэх юм бол та бид мэдэндээ өргөөгийн алтан зуул гэдэг нэг сайхан байдаг шүү дээ. За тэгвэл алтан зуул цэцгээр алдартай байна Нидерланд улс. За тэгээд дэлхийн хамгийн том цэцгийн зах бол энэ Амстердам хотод байдгийг байна. За цэцгийн хамгийн том одоо экспорт гэх юм уу те. Эндээс бол дэлхийн өнцөг булан бүрлөө одоо ингээд цэцгийн худалдаа явдаг юм байна. За тэгээд Нидерланд улсын бас нэг том зүйл нь Роттердамд бол одоо Европын холбооны улс руу явж байгаа бүх ачаа тээвэр одоо логистикийн том бонд одоо Роттердамд байж байгаа юм байна. Энэ Европоос гарч байгаа бүх одоо хүнсний бүтээгдэхүүн ачаа тээвэр за Европ улс руу орж ирж байгаа бүх бүтээгдэхүүн ачаа тээврүүд бол зөвхөн тэр Нидерландын тэр Роттердам гэдэг одоо хотоор дамжиж орж ирнэ. За тэр нь бол нэг өмнөд Галланд гэж байгаа шүү дээ. Одоо эдний хоёр мужид нь бол Галланд байсан.
За тэгээд та бидний сайн мэдэх одоо Heineken гэдэг одоо пив байдаг. За дэлхийн одоо номер 1 пив гэж хэлэх юм одоо юу гэнтэй хүмүүс бол Heineken гэж хэлдэг. За Heineken пив бол одоо Нидерланд буюу Голланд пив байх нь байна. За тэгээд Голландуудын бас алдартай бас нэг том брэнд нь бол Philips гэдэг одоо та хэд мэдчихэж байгаа тийм Philips гэдэг одоо брэнд байдаг. Утас байсан. За хамгийн гол Philips 1891 онд нөгөө гар чидэн биш чидэнгийн патрон гэдэг ингээ гэрлийн патрон үйлдвэрлэж авахыг хэлжсэн юм байна. Тэгээд гэрлийн патрон үйлдвэрлэж эхлээд тэгээ одоо бол эмнэлгийн тоног төхөөрөмж онцлогын аппаратуудыг одоо үйлдвэрлэж байгаа юм байна. За Philips гэдэг. За тэгээд Голланд улсын одоо биш Нидерланд улсын одоо би Голланд гэж яриад байна. За хамаагүй дээ. За Нидерланд улсын хөгжлийн үндсэн гарц нь байх юм бол одоо нөгөө микрочип үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг одоо энэ улс үйлдвэрлэдэг юм байна. За тэгээд тэр одоо электроникийн чиглэл, компьютерийн чиглэлд бол энэ улс бол нэлээд өндөр хөгжсөн тийм улс юм байна. За байгалийн баялаг гэдэг ах зүйл бол байхгүй сэргээгдэх эрчим хүч буюу одоо салхин зинсэг бол хаасаагүй байгуулсан. За тэгээд эко хот гэдгээр бол одоо дэлхийд алдартай 18 сая иргэнтэй мөртлөө 23 сая ондог дугуйтай гэж байна. За тэгээд 23 сая ондог дугуй гэдэг бол 23 сая ондог дугуй гэдэг бол одоо нэг үнэтэй ондог дугуйгаар бол одоо хоёр ч бараг нэг үнд хоёр ондог дугуй ногдох юм байна те. Дэлхийд бол тэр талаараа тэргүүлдэг болсон юм байна. За тэгээд дэлхийн хамгийн урт ондог дугуйны замтаа гэж нэг дайнтай адилхан. За тэгээд хүн амын хөгжлийн индексээр одоо юу гэдгийг Европын одоо эдийн засгийнхаа үзүүлэлтээр бол ер нь бол эхний 5-д бол ерөөсөө явж байдаг юм болсон юм байна. За хүн амын дундаж насалт болоод эмэгтэй бол 83-аас 84, эрэгтэй бол 80-аас 81 гэж байна. За эрүүл хоолойд амьдралын хэв маяг нь бол угаасаа энэ улс бол тасарсан юм байна. За тэгээд Нидерландд бас нэг гоё үг байт юм байна. Нидерланд хөгд бол дэлхийн хамгийн азтай хөгд гэдэг гэж байна. Учрын үгээр Нидерланд төрсөн хөгдөд бол одоо бүх зүйл нь ингээд тэгээ нийгмийн халамж, за тэгээд аюулгүй байдал, за тэгээд нөгөө Нидерландын нэг үг байдаг юм л да гэр бүлдээ цаг гаргах, эцэг одоо хөгдөлтэй цаг гаргах гэдэг зүйлээр бол Нидерланд хөгд хамгийн аж аргалтай байдаг гэж тэгжээ шүү. За бид нар бол одоо яг төв талбайд нь ирчихсэн ингээд загсаж байна. How did we let them be kidnapped, tortured and raped? Түрүүн сайдтай би хэлжсэн нөгөө цэцгийн одоо худалдаа тий экспортод одоо цэцэг гаргадагаар бол Нидерландаас алдартай гэж хэлжсэн. Тэгээд Амстердамд айгүй том юм цэцгийн маш том одоо тий цэцгийн зах байт юм байна маркет. За энэ нөгөө нэг алтан зул шүү дээ. Алдарт алтан зул гэдэг цэцгийн сүнээр нь байна. За энэ дотроо дөрөөс үнэр мөнөрнөөс амар гоё. За тэгээд хаасаагүй алтан зул цэцгийн одоо үүр ингээд жишээлбэл ингээд байж. За нэг өргөгийн маань гоё доо байдаг шүү дээ. Алтан зул гэдэг тий. За тэгээд энэ том цэцгийн худалдаа, цэцгийн өрний худалдаа ингээд байж байна да. За тэгээ ер нь бол эдийн засгийнхаа үндсэн орлогыг бол логистик тийм ээ усан тээвэр. За тэгээд чип одоо жижиг микрочип үйлдвэрлэдэг дэлхийн бүх том брэндүүд гэж байна шүү. Одоо Dell тий юу гэдгийг iPhone, Samsung тий бүгд бол энэ Нидерландаас авдаг юм байна. Тэр чип үйлдвэрлэдэг машиныг энд бол энд үйлдвэрлэдэг гэж байна. За тэгээд эндгийн томог төхөөрөмж Philips гэдэг алдартай эндгийн томог төхөөрөмжийг энд үйлдвэрлэж байна. За тэгээд энэ том цэцгийн худалдаа дэлхийд одоо гаргаж байгаа цэцгийн худалдааг бол бас энд хийж байна. За тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн бол энэ улс маань 1.2 одоо их найд гэсэн баг шүү. Тийм доллар. За тэгээд үндсэн мөнгөний дэвсгэрт нь бол евро. За тэгээд цалин бол инженер бол нэг 5-аас 7,000 еврогийн цалинтай, эмчнэр бол 6-аас 10,000 еврогийн цалинтай. За тэгээд доошлол ингээд цалин бол хамгийн доотлын цалин бол нэг 2,500-аас 3,000 еврогийн цалинтай гэдэг чинь тэгээд гар дээрээ ирэх цалин гэсэн шүү. За такс нь бол бас нэлээд өндөр энэ улс маань. Гэхдээ такс өндөр ч гэсэн эргүүлээд нөгөө нийгмийн халамж бусад улстайгаа адилхан нийгмийн халамжийн бодлого. За тэгээд нөгөө өргөө шахуу боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ гэрээ болол одоо ард иргэдэд тэрийгээ одоо тэгээ өгчдөг юм байна.
За тэгээд одоо тээвэр одоо энэ улсын аж аргалтай байхын үндэсний улсны тээвэр их сайн хөгжсөн гэж шинэ улсад өстө маш сайн хөгжсөн гэдэг гэж байна. За бөө маань ууралж байгаа шин одоо явъя да. За тэгээд дараагийн гоё юм ярьж гэнэ та хэдээ. За өдрийн минь. За бид нар ишээ харах юм минь нөхөн. Нидерландын одоо Гаг гээд хотод ирсэн байна. Амстердамаас 30 хэдэн километрт байдаг. За тэгээд Нидерланд улс маань өөрөө газар нутгийн жижигхэн болохоор хотуудны хоорондоо ойрхон. За тэгээд хоёр том хот байдаг гэдэг хэлж ирсэн. Хойд Голланд буюу Амстердам, өмнөд Голланд нь Роттердам гэдэг юм хоёр том хот байдаг. За тэгээд дундны Гаг гэдэг Нашавра хот байдгийг. За тэгээд Гаг хотын талаар, Нидерланд улсын талаар өргөжлөлөө та хэдэж явах ярьж өгье. За Нидерланд улс маань юугаар алдартай вэ? За тэгээд Гаг гэт хот маань яагаад одоо онцолж бас би энэ хотод ирвэ гэдэг нь учиртай. За тэр нь юу вэ гэхээр дэлхийн одоо нэг олон улсын шүүх гэж ярьдаг шүү дээ. Манайхан Гагийн шүүх гэж яриад байдаг. За тэр шүүх маань одоо энд байдаг. Peace Palace буюу одоо Инх тайвны ордон гэдэг 1913 онд одоо баригдсан. Тэр ордон маань одоо энд байна хэдүүлээ үзэх явж байна. За энд бол нөгөө ICC гэж International Court Justice буюу нэг олон улсын шүүх. За тэгээд нөгөө биш International ICC нөгөө International Court International Criminal Court гэдэг одоо олон улсын юу гэмтэр одоо шүүх гэх юм уу те. За тэгээд ICJ буюу International Court Justice буюу одоо олон улсын шүүх. За тэгээд арбитрийн шүүх гэдэг энд байж байгаа. Тэгээ энийг бол яг нөгөө дайны замаар биш инх тайны замаар одоо асуудлыг шийдъя гэдэг уриалга доор 1913 онд одоо энэ барилгыг барьжээ. За тэгээ одоо та бүхний харж байгаа энэ бол одоо нөгөө олон улсын одоо шүүх гэдэг байгаа энэ байж байна да. Peace Palace буюу инх тайвны ордон гэдэг одоо яг гадаа нэрчсэн байж байна. За тэгээд энд ямар асуудлуудыг хилцдэг гэхээр олон улсын хооронд байгаа газар нутгийн маргаан, за тэгээд тэнгисийн болоо далайн бүсүүд газар нут одоо усны маргаануудыг одоо шийдвэрлэдэг байх нь байна. Газар нутгийн хөлийн маргаануудыг жишээлбэл энд авч хилцдэг байх нэ. За тэгээд Гаг хот маань бас олон зүйлээрээ одоо онцгой байгаа. Энд бол нөгөө нэг Нидерландын нөгөө юу гэдэг парламентын ордон. За тэгээд намайг хүчтэй байгаа мó. Тий хамт гэж би асууя. Өөрөө за чамаар явуулчих. За парламентын ордон. За хааны нөгөө эдгэх чинь үндсэн бол хаан засаглалтаа шүү дээ. Тэгээд хааных нь одоо ордон биш шүү. Нөгөө үйл ажиллагаа явуулдаг ордон бас энэ хотод байдаг юм байна. Тэгээд Нидерланд улс чинь өөрөө угаасаа жижигхэн учраас хоорондоо ойрхон 30 км. Одоо бид нар өчтөр Амстердамд байсан. Амстердамд бол бид нар нөгөө эзэн хааных нь ордон дээр очисон шүү дээ. Нөгөө төв талбай дээр нь очиход тэн дээр нь одоо эзэн хааных нь ордон байж байсан. За одоо эндээс хэдүүлээд нөгөө парламентын ордон руу явна. Чи энийг харуулсан юм уу? Харуулсан. Энэ одоо хамгийн чухал юм шүү дээ хөө. За энэ та бүхний харж байгаа энэ бол Нидерланд улсын парламентын ордон. Яа, ямар гоё сүрлэг юм бэ? За, Новожор гэсэн баха. Новожор гэдэг нуурын ирэг дээр баригдсан юм байна. За, энэ бол түүхэн барилга. Нидерландын хувьд бол 1229 онд баригдж эхэлсэн юм байна. Одоо 800 жилийн түүхтэй. Ийм гоё парламентын ордон. Одоо Нидерланд улсын бүх одоо шийдвэр одоо бүх хууль тогтоолууд бол энд батлагддаг гэж байна. Энэ ордон дээр. Загаа ийм гоё нуурын ирэг дээр. Өөс ямар гоё юм бэ?
За Нидерланд улс бол нөгөө би түрүү хэлжсэн тий яг нийслэл нь бол Амстердам боловч Амстердамдаа бол яг энэ түүхэн барилгууд одоо засаг сахихны төвүүд нь бол байдгүй. Тэгээ Гаг гэдэг хоттой байдаг. Тэгээ Гаг гэдэг хотод бол маш олон чухал одоо нөгөө инх тайвны ордон, тэгээ парламентын ордон. За тэгээд хааных нь одоо бас нэг ажил хэрэгээ явуулдаг ордон ч гэсэн энд байдаг. Амстердам хотод бол ганцхан нөгөө юунд байдаг юм байлээ. Хааны амьдардаг ордон л байдаг. За бид одоо энд ирсэн. Хамаарс нэг зураг авах боллаа. За Нидерланд улс бол үнэхээр гоё юм аа. Өөрийн ондоошолтой. За тэгээд Нидерланд улсын хүчрэлтчдийн үе бол 16-аас 17 дугаар зуун гэж байна. За Испани бас колониас улс юм байна шүү Нидерланд улс чи өөрөө. За тэгээд нийтийн тээвэр бол маш сайн хөгжсөн. За ундаг дугуйн хэрэглээ бол ер нь Дани улсын дараагаар орно. Одоо 18 сая хүн амтай мөртлөө 23 сая ундаг дугуйтай гэж байгаа юм. За тэгээд ундаг дугуйны хэрэглээгээр бол дэлхийд дээгүүр ордог. За тэгээд одоо нөгөө эко хэрэглээ буюу ногоон талдаа гэсэн үг сэргээгээд хэрчим хүчийг маш сайн хэрэглэдэг болсон юм байна. За цахилгаан автомашин бол маш их хэрэглэдэг. За тэгээд дэлхийн олон алдартай брэндүүд бол энэ улсуудаас одоо энэ усаас бол гаралтай байна шүү. За энэ сте янзын гоё супер. За их тийм 50 хүмүүс юм байна. Нидерланд хүмүүс одоо ингээ харахаар бол маш тайван тийм. За тэгээд хонх дамар дуурайд янзын гоё юм аа. За Роттердамын төвд явчихна. Энэ Роттердамын талаар бас нэг сонирхолтой зүйл байна. За энэ Роттердам бол одоо хуучны хот бол биш. Одоо орчин үеийн шийдэлтэй хот юм байна. Дэлхийн 2 дугаар дайны үед ер нь хуучин хотын маань бараг 80% сүйдсэн юм байна шүү дээ. Тэгээд 80% сүйдсэний дараагаар Нидерландчууд маань одоо зоригтой шийдвэр гаргаад одоо дахин засварлалт сэргээн засал хийхгүйгээр одоо шууд тэр суурин дээр нь ингээд орчин үеийн хот босгосон юм байна. Тэгээ одоо өндөр барилга байгууламжууд ихтэй хуучны барилга байгууламж гэдэг юм бол ерөнхийдөө бараг байхгүй байна энд. За тэгээ одоо ямар ч байсан нөгөө Бельги руу явж байгаа бидэд. Эндээс одоо Бельгийн Брюссел 150 км. Одоо тэгээд нэг улсаас нэг улс руу тэгээд жоохон явал орчих юм байна шүү дээ. За тэгээд түүхийн хувьд одоо би та хэдтэй төрөө ерөнхийдөө яриад өгцөө. За тэгээд нөгөө би ярьжсэн Европ руу орж ирэх бүх худалдаа одоо тий логистик тээврүүд одоо энэ Роттердамаар дамжиж гардаг гэсэн үг. Европ руу орж байгаа бүх одоо бараа бүтээгдэхүүнүүд Европоос гарч байгаа бүх бараа бүтээгдэхүүнүүд зөвхөн Роттердамын бомтоор дамжиж гардаг юм байна. За тэгээд орчин үеийн хот байна. За энэ Роттердамын голд нэг Cube House гэдэг энэ бас сонин шийдэлтэй барьсан интерьер одоо архитектурын сонин шийдэлтэй. За энийг тайлбар харууланга би бас нэг юу авдгийг ижижгээс сүнээр авъя. Одоо энэ Роттердамын нэг сүнээр авъя да. За тэгээд Нидерландын хувьд бол одоо үнэхээр хуучны соёл тэгээд тиймэрхүү зүйлийг үзэхийг хүсэж байгаа бол таад манай Амстердамд үзүүл их гоё юм байна. За Гаг гэдэг одоо хот бас их гоё. Тэнд нэг засаг захиргааны нэгж парламент бүх зүйл нь тэнд байдаг болохоор тэрийг бас үзүүл гоё юм билээ. За энэ анта одоо нөгөө Дали versus house Cube House гэдэг. За эндээс нэг сүнээр авч авъя да. Ийшээ байгаа юм болоо. За ийшээ авчихлаа би. За тэгээд нэг хэцүү зүйл нь зогсоол өстэй амар хэцүү байна энэ. Яа. Зогсоол болтохгүй. Зогсоол тэгээ нөгөө миний машин чинь том учраас тэгээд одоо дайраад өнгөрч байгаа учраас хотын төв нэг парк руу одоо кампер парк авалтаа биш гэж бодоод за машинаараа явж байгаа юм чи ингээд дайрж гараад зогсоол тавьчаад жоохон юм үзье бичлэг хийчихье гэдэг ингээд ихээр
зогсоол нь олдохгүй багтах одоо машин багтах зогсоол олдчихгүй. Тэр нь айгүй асуудалтай байна шүү. Cube house руу чи би одоо тэр гарцаал гарч авах юм байна да. За орчин үеийн хот юм аа. Тэгээ өндөр байшин барилга ихтэй. За энэ рүү орж үзнэ хэлээ. Ийм сонирхолтой. Байшин байна. За энд бас нэг харагдаж байгаа зүйл нь казино аюух байдаг. За клуб хаус гэдэг юм. Санаа. Сонирхолтой байна. Казино энийг дүү харагдаад байна. За би чи казиногийн харшилтан унштай тэгээд амьдралдаа нэг 2 или 3 удаа казинод орсон байдیں۔ Тэгээд орж үтсэн. Тэгээд казинод дахиж орохгүй болтлоо бандуулсан да. За эндээс олон сүмнэр авах гэдэг юм. Энд сүмнэр нь байна уу? За тэгээд орчгийн барилга байгууламжийг бол хаас агил хардъя. Тэгээд энэ бол над нэг сонирм биш байна. За энд энэ хагатай маань энд ах шүү да. За эндээс нэг хэдэн сүнээр авчи да. За тэгээ би таатай гоё юм үзүүлнэ. Нидерландын хамгийн түүхэн хамгийн чухал нэг газар л одоо би эндээс явна. 20 км-ийн зайтай Роттердамаас тэгээ тэрийг таатай сайхан үзүүлчихэд. Тэгээ ерөнхийдөө Нидерланд манарыг дуусгах дээ. Одоо өөр үзэж харах юм алга. Тэгээд тэнд олзоо хэдүүлээ. За жижигхэн сүмнэр авчлаа. Роттердамын сүмнэрийг өчтөр би нэг жоохон багталсан. DJ-ийн микийг хайсан. Нөгөө сүүлийн загвар байсан. Тэгээд догоон живж байгаа 2 хүүхэдтэйгээ тэгээд нөгөө жижигээг ордоос олгоцсон явж байгаа. Тэгээд би хэлсэн байсан. Тэгээ нөгөө магнитээр би хэлдэгээ тэгээ уул нь магнитийн сайн наад тэгээс тэгтээ бас тэрэнд нь найдаж болмооргүй юм байна шүү манайхаа. Тэгээд DJ-ийн микийг хайсан хармик. Одоо тэг нэг нь үлдсэн хосмик байхгүй нөгөө сүүл гарсан загвар найд тэгээд тэрийг жоохон өчтөрж өгөө жоохон харамслаа штэ. За яах вэ тий. Алт нийц. За одоо тэгээ зогсоол айгүй хэцүү учраас би нэг яруу санд руу явж байна энд. За тэгээ энэ Роттердам бол энэ орчин үеийн хот. Энэ хоттой холбоотой бол би юмыг та хэдтэй яриад өгсөн. Хамгийн гол юм нь бол ерөөсөө логистикийн одоо Нидерландын одоо эдийн засгийн зүрх нь болсон газар юм байлээ энэ. Роттердам эндээс бол одоо бүх эдийн засгийн орлогын бараг ихэнх хувийг олдог одоо нэг усан дээвэр логистикаар олдог гэсэн үг. Тэгээд бас гайхалтай шүү тий. Уснаас газрыг булгааж авсан гэдэг одоо Нидерланд үгний утга нь бол тийм юм билээ шүү дээ. Тэгээд одоо явж байхдаа ерөнхийдөө тэгэл далайн түвшнээс доош нэг хасах 5 хасах 10 маруу гэдэг нэг тиймэрхүү. За тэгээд нэг ерөн жоохон уршлаад ирсэн чинь нэг жоохон дотор жоохон давчдах шинжтэй. Яагаад вэ гэсэн одоо Скандинавын Оросын албаны улсын нутгаар явж байхдаа бол зогсоолын асуудал болоод энд хонж манахад ер нь бол асуудал байгаагүй. Тэгээд яг юм жижиг улс руу ороод газар нутаг жижиг улс руу ороод ирсэн чинь жоохон бас тийм проблемууд үүсч эхэлж байна. Тэр нь юу вэ гэхээр одоо зогсоолоос үрсүүлээд ер нь бол жоохон асуудалтай болж эхэлж шүү. Одоо өшөө жижиг улсууд байгаа. Тэгээд тэр улсууд руу чихэм яах юм бага. Би ч бас хойдлын улсууд руу явж байхдаа жаргаж ирсэн юм байна өө. Хойдлын улс чинь их гоё.
сайхан гараад байгаль ончин Скандинавын улсч одоо нэг сайхан зүйл нь гараад гой байгаль онцдог. Тэр нь сайхан байсан. Тэгээ энд бол одоо тийм даан чалгал та. Ерөөсөө Денмаркээс доош уруудаад Евро ороод ирж байгаа юм. Нидерланд руу ороод ирсэн. Тэгээд эхний хот нь Амстердам гэж нийслэн. Тэгээд Амстердам, Нидерланд хоёрын Амстердам, Роттердам хоёрын хооронд ерөөсөө 55 км. Тэгээд 55 км хурж ирээд одоо ингээд ийшээ яваад Бэлэг рүү орсон. Тэгээд Бэлэг бас жижиг газар мутах та. Одоо тэгээд ер нь жоохон жижиг хот болоод ирсэн чинь сонирн болоод ишээ. За тэгээд өндөр барилга байшин болоод одоо Европт нэг үүсэхгүй баха зүгээр. Гэхдээ Азид бол маш их үүсэн. Бид нар бол зөндөл харж ирсэн тэрийг. Тэгээд тэр бол надад их сонирн биш байгаа. Ер нь бол гол нь дундад зууны түүх соёл бол надад их чухал. За тэгээд Нидерландын соёл бол бас их сонирн байлаа надад. Одоо бүх юмээ сайхан хуулиар нь шийдээд өгцсөн. Тэгээ хуулиагаа хэм хэмжээний улс маань ингээд одоо хүмүүс маань өөрөө ухамсараараа ингээд одоо ажиллаж амьдардаг юм шиг санагдлаа. За зүгээр бас нэг анзаарчихсан зүйл нь юу байсан бэ гэхээр одоо энэ дайнтай холбоотой л гэж энэ хүмүүс маань өөрсдөө хэлж байна л да. Нөгөө гадны жуулчд биш одоо цагаач гэж ярина те. Эмерген хүмүүс бол одоо ойрогт орондоос бол маш их орж ирж байгаа юм байна ийшээгээ. За тэгээд одоо худалдаа үйлчлэгээнийх нь газрууд жишээлбэл хоолны газрууд одоо сүвнэр шопч гэх юм уу те. Одоо иймэрхүү газрууд нь бол дандаа одоо энтхэг хүмүүс юм гадны иргэд байна. Украинаас ирсэн хүмүүс хүртэл байна. Тэгээ өөрсдөө яг тийм худалдаа наймаа эргэлдэг юм уу гэхээр бас гүү юм шиг байна шүү дээ. Тэгээд гадны иргэд тэрийг нь хийдэг болтом шиг байна. Надад тийг санагдлаа. За тэгээд одоо хэдүүлээ нэг гоё газар руу очноо. Би та хэдэд ер нь Голландын хамгийн түүхэн газрыг нь одоо үзүүлэх гээд байгаа юм. Тэгээд тийшээ очиж тэнд нэг зураг бичлэг авчиж санаа амарнаа. Тэгээд одоо миний Голланд хаялал ер нь өндөрлөх шинжтэй шүү энэ чи жоох юм байна. Одоо өмнөх манай блог өчнөө газрнууд юм том чөлөө тэгээд үзэж харах юм ихтэй бичлэг их хийсэн. Байсан учраас блогууд маань их том болж байсан. Ерөнхийдөө одоо жижиг улсын блогууд бол их жижигхэн байх шинжтэй байна. За тэгээд одоо тэр дараагийн үзэх газар хэвдүүлээ очиж байгаа уулзъя. Би одоо нэг машин руугаа бас жоохон яарад уулнууд яг засаал дээр нь тавьсан. Тэг яг хамгийн гол нь энэ чи өргөн болохоор хөрх юм хоёр талын руугаа гарчаад хадаа тэнд загсаж байна да. Нидерландын Роттердам байшин байгаа бол бас их сонин хийц загвар та байсан юм шүү гэдэг чинь. Одоо ингээд цаад руу шахаад тавьчихна хөрх ийм өргөн болчиход байгаа байхгүй. Арай ч багтаалаа бас ийшээгээ. Би чинь хайлага машин руу ер нь бол нэг иймэрхүү зайтай ойртод. Урдлаа нэг ийм зайтай болсон. Нилээ 10 байлаа шүү. За тэгээд тиймэрхүү байна да. За энэ нэг гоё дугааны зам нь тий. Догоога чигээл. Нэг настай хүн байна да. Тэгээ энэ Европын хотод дээрээс энэ ус шууд их гоё юм тий. Ингээд шийдсэн. Одоо энэ Роттердам гэдэг Нидерландын 2 дахь том хот. There's a 6-minute slowdown in 3 kilometers. You're still on the fastest route. Төрхөө ба. Тэгэж байна. Хэрэлттэй ойлгохтой уйлал. Үз тараад ячаад миний очиж та тий. Яа яна сацрахол гэж байгаа миний очиж. За орчин үеийн хийцлэлтэй байшин барилгууд бол их юм аа энд. За энэ таад бол мэдэх бахтай Shells гэдэг одоо эдний брэнд нь.
Нидерландын брэнд л шээс хаасаагүй шээсэн кланк. За Брюсселд очиалаа гэдэггүй. Би нэг дуугуун бол гараа та Брюсселд очиж. Тэгэхгүй бол одоо манай гэр чинь энэ том юмтаа чи явах чи ээдтэй бас чанга байш хотын төвд те. Бид нар шиг энэ хотын төвд ингэж аялал машинт явж байгаа ч амтаа алга. Нэг ч аялал машинт харалдаг. Бид нар яста үз тараал загсаал зогсоол дээр нь алдцаалаа. Тэгэл явж шít. Лидл орхон бол миний үед Европт литлийн сүлжээ угаасаа хүнсэн хямдхан юм билээ л дээ чанартай гоё хямдхан. лидлийн сүлжээ гэсэн юу амаа. Хүүдийн шампан амаа. Нэг дахин хямдхан. Одоо нэг 0 юм бас аав тий. Шампан 0 юм. Одоо обогийн шампантаас олж байна. Баахан хүнс одоо харин хүнсээ одоо дуусгаад байх тий. Одоо энэ ахгүй юм сэлэх болсон. Тий ахаа юм бол 0-ын цаас. Энэ гоосны дуусч. Ингээд ахгүй шиг яваад яаш тий. Тий. Орны юу нэ ахуйтай их таглагдаж амьддаг байсан юм шиг санагдчих шүү дээ арай. Тий. Одоо маш өвдөлттэй шүү. In 300 meters, use the middle 2 lanes to keep left. Үгүй гой тасцсан гайгүй аа. Use the middle 2 За одоо тэгээ бид одоо нэг гоё юм үзэн тэгээд тэр бол түүхэн газар бид нар үзэх хэрэгтэй байхгүй за шүү тэрийг хэдүүлээ үзчихээд үзэгчтэй бас тэрийг гоё үзэж хаваац түүхийн нэрж өчөөл тэгээ бэлэг рүү гараа шилжиндээ бэлэгд очиж амжуулах ажлыг байгаа нөгөө номегийн бас үйлчлэгээ хийлгэн тийм ээ номегийн үйлчлэгээ хийлгэн за Роттердам Амстердам бол шал өөр хоорондоо тэгээд ерөнхийдөө бол жижигэн газар нут дээр би бас түрүү хэлээд байж байгаа жижигэн газар нут дээр жижигэн болчих юм байна да бид нэр хийх юм. Оо би ийшээ байрлал эзлэх юм байна шүү. Оо на поршинаас олсон. Поршинлөө бүгсэн орчих юм. Поршин штэ. Монголцонтэй байдаг штэ. Бэт юм уу? Бэт. Манайс үлдээшээ. Тэ. Манай ч тэр болтны хот шүү дээ. Сах Улаанбаатар ч гэсэн. Очоод ихтэй. Тэ. Поршинаас хол гээд загнаад шүү. За нэг ямархуу гоё байна да. За та хэдээ бас нэг Роттердамын төвийг харуулчихъя гээд. За тэгээ өндөр барилга байгууламж бол Азад зөндөө байд юм дөө тий. Нэг гайхах юм биш. Гайхаад ах зүйл биш. Бид нар ч одоо хуучны соёл ягаад төвшин Европ гэсэн утга учирыг л харах гэж байгаа шүү дээ. Ер нь бол. За энэ машин манаас анх харахад ийм байгааг одоо ч өөр ийм болцсон ба шүү дээ. Чиний юмнууд бүгд ийцээ. Миний юм одоо урт хэсэгтэй ингээд одоо хойд хэсэг дээр бас. Миний өөрөө ч одоо энэ юм ингээд миний бүх юмнуудыг ингээд хийсэн хараа. Байгаад. Яаж байгаа бол. Аа зав байхгүй чиний. Аа ч гурван юм байна шүү. Оо. Одоо жолоогоо бэрээ. Жадаад очтой. Нэг цаатай байж. Мөн намаа маань өста данхагч чад эдэртээ үз тараад явж байгаа тий жижигтэй бол өста. Үз тараа штэ эдэр ч бас л дотор мухаарт явна штэ зөв гаруун солоогоо амар хуун тий. Орж ирэх юм юу тий. Хурдтай явна. За эдний зам харилцаа бол нэрээ үнэндээ гоё шүү. За Нидерландад ирээд бол энэ салхин синсийг бол өста маш их харна. За энэ салхин синс бол эдний түүхтэй зайлшгүй холбоотой одоо бидний очиж байгаа газартай бол яг холбоотой байхгүй. Тэгээд энэ салхин синсийг одоо би та тэнд очиж байгаа ярьж өгнө. Ийм амар өргөн замууд шийдэж гисэн байгаа шүү дээ. Урамтай. Тий, стогой замаар нэмж явах нэр амар гоё. Яг зам хүчтэй бол замаар 0-оор харагдаж үнэ юм аа. Яваасаа дид үцэц гэдэг чи одоо зам цагтаан шүү дээ тийм ээ. За нэг хүүхээс та дахиж байна энэ. Зөрөгтэй бид.
шар устай үг юм шүү дээ. За эндээс эхлээд трафик та гэсэн шүү дээ. Шахан трафик өссөн, төвжрэл өссөн байна. За тэгээд ийм сайхан хот байна. Хотынхоо төвдөө бол өндөр байсан гутаа. Тэгээ ер нь бол таруу юм тий. Европын хотууд бол сайхан таруу, том чигцэлдэж амьдрах ба тэр нэг сайхан. Одоо ингэ даунтаунаас гарч байгаа. Тий, даунтаунаас гарч байна. Cube House-ыг очиж үзлээ. Тэгээд Cube House нь яг нэг байдгал байшин байна. Яг нэг эднэртэй гоё байж магадгүй тий. Нэг дали байшин гот. Би дотор нь орж үзлээ. Дотроо бол тэгшгэл юм байна. Яг тэгээ. Би сая орж тэндээс сөвнөр авсан. Оо зөв ганцаар. Тий, сөвнөр аваад. Тэгээ уг дунтчихсан болохоор. За ийм гоё. Зам харилцааг бол янзын шийдсэн байгаа шүү тийм ээ. За нэг иймэрхүү жоохон төвчл байгаад байна. Тэр үгэнд энд. Аяа. За нөгөө их сансан газар 9 шин хоосон гэж гол юм хайдаа үзэлч игээд гисэн чинь. За орж болтгоо хог байна. За энэ юу вэ гэхээр энэ таад харж байгаа л энэ 1740 онд баригдсан салхин дээрэм баггүй юу? Тэгээд 1997 онд энийг ЮНЕСКОгийн өвд бүртгэж авсан. Нийтдээ 19 ширхэг юм салхин дээрэм байгаа юм. Энэ. За энэ бол Нидерландын хувьд бол түүх ач холбогдолтой байгуулж байхгүй юу? Яагаад гэж байгаа вэ гэхээр Нидерланд улсын маань ихэнх одоо нэлээд их хэсэг нь бол нэг далайн түвшнээс доогуур усын түвшнээс доогуур байдаг учраас энэ термүүдийг нөгөө ус зайлуулах зорилгоор энэ газар руу орж ирж байгаа усыг зайлуулах зорилгоор анх барьж ирсэн юм байна. Тэгээ энэ бол нөгөө Нидерландын хувьд бол инженерчлийн гайхамшиг болсон. Хандаа энэ зураг авахчаар инженерчлийн гайхамшиг болсон одоо ийм юу байгаамаа одоо байгууламж гэсэн үг. Тэгээ нийтдээ 19 ширхэг байдаг ЮНЕСКОгийн өвд бүртгэсэн юм гоё байгууламж. Тэгээ уул нь энэ рүү ингээд орчигээд гэсэн чинь наадлаар нь нэгдүгürt ингээд айлууд ингээд орцсон байдаг юм байна. Тэгээд бүр цаагаараа тойроод 15-20 минут алхаад нэг очдөг гинэ. Гэтэ нэг байшингийн барилгын хажууд очдөг юм байна. За яг одоо эндээс ингээд ямарсан бичлэгийг хийчихье те. Одоо болохгүй юм чи яах те. Тэгээд зарсуулж олдохгүй машин ол очичвал тэгээ чи машин очиод хажууд нь машинтаа очих юм байх гэж бодсон чи бас гүй юм биш шүү. За энэ бол ямар ч гэсэн Нидерланд улсын түүх ач холбогдолтой. Одоо энэ улс чинь нэг усаа зайлуулад бид нар уснаас газрыг бодож авсан гэсэн гол юм чи энэ багхгүй юу? Энэ тий энэ салхины юугаар энэ усны нацаас буюу ажиллаа тэгээд энэ их газартайгаа усыг зайлуулдаг систем багхгүй юу? Тийм тэгээд энэ анх үүсэл 1740 онд анх баригдсан. Одоо тэгээ энэ 19 ширхэг юм тэрэн байдаг. Тэгээд энэ одоо гол юм тэр юм байна. За одоо бид эндээс ингээд Бельгийн нийслэл Брюссель рүү явнаа. Одоо эндээс ойрхон Брюссель. За тэгээд одоо Нидерландд бидэртэй хамт байсан та хэдэ баярлалаа. Маш баярлалаа. Тий. Дараагийн блогоор уулзъя. Тий, Бельгийн блогоор. Тий, Бельгийн блогоор уулзъя. Одоо нөгөө улсын жижигхэн болоод газар жижигхэн болсон чинь ингээд контент жижигхэн болох гэдэг шүү дээ яана. Тий, түүх нь одоо бүгд адилхан жоохон шорох төвтэй болсон. За. Жижигхэн блогоор. За, Бельгт болсон манайхаа.